Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны хэрэгжүүлэгч байгууллага хоёрын хооронд үйл авцалдах ажлын уялдаа холбооноос болж амьдрал дээр хэрэгжидэггүй асар олон бэрхшээл байгааг өнөөдрийн шуурхай хуралдаан дээр хотын дарга онцоллоо. Иймд наандаж шуурхай хуралдааны арга барилыг өөрчлөх, цаашлбал засгийн газар нийслэл хотын хооронд зарим нэг үл ойлголцож байгаа заалтуудыг эргэн харах шаардлагатайг удирдах ажилтнуудаа дуулавжээ. Шуурхай хуралдааны төгсөлд хотын даргын өгдөг үүрэг даалгавар энэ удаад өгөгдсөнгүй. Учир нь цаашдын ажилдаа анхаарыг, ажлыг нэрчимжүүлье гэсэн хий хоосон даалгаврыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд асар олон бэрхшээл байгааг хотын даргын энэ удаад онцолж байна. Хотын даргын өмнө ажлаа эрчимжүүлэх үүрэг авсан онцгой байдлын газрын дарга ч юм уу, мэргэжлийн хяналтын газрын дарга нар цаашаа хараад ажлаа хийх гэхээр босоо удирдлага, үүрэг хариуцлах санхүүжилтийн хэвтэй тогтолцооны улмаас өгсөн үүргийг биелүүлж чадахгүйд хүрдэг байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн татврын орлогыг өнөөдөр босоо удирдлагын хүрээнд засгийн газрын нэг агентлагч төвлөрүүлээд авчихдаг бол амьдрал дээр хот бүх үүрэг хариуцлагыг нь хүлээдэг байна. Хэрвээ хот энэ хөрөнгийг ядаж өөртөө төвлөрүүлдэг бол одоохон шийдчихмээр байгаа 450 км замаа засварлахаас эхлээд үйлчилгээний олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрднэ гэдгийг хотын дарга жишээ татан тайлбартаагаар онцоллоо. Эхний ямар өөрөө даалгавар өгч байгаа нөхөр дүүргүүдчдэр газар хэлтсүүдчдэр энэ хариуцсан хуулиа хэрэгжүүлэх чиглэлээр ер нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд очирч байгаа бэрхшээл, ялангуяа эрх зүйн, хуулийн орчны бэрхшээл, төсөв санхүүгийн бэрхшээл, энэ хөрөнгө оруулалтын бэрхшээл, энэ хариуцлагын тогтолцооны талаар байгаа бэрхшээлүүдийг та бүхэн бүгд өөрөөрөө дор дороо хариуцсан хуулиа мэдж байгаа, хариуцсан салбараа мэдж байгаа. Энийг одоо 7 хоногийн дотор гаргаж өгье. Өнөөдөр нийслэлийн төсвийн орлогын ердөө 10 хүрэхгүй хувь нь хотын үйлчилгээнд зарцуулагддаг байна. Энэ нь мөнгөнд дүнгээр бол 20 гаруй тэрбум төгрөг юм. Энэ хувийг нэмэгдүүлж бусад хотуудын жишгт байдаг шиг 50-60% биш юмаа гэхэд ядаж 30%-ийг нь үйлчилгээнд зарцуулдаг болмоор байгаагаа хотын дарга хэлж байна. Иймд энэ томоохон өөрчлөлтийг хийхин тулд төсвийн тодтгол оруулъя, өөрчлөлт хий. Цаашдаа Улаанбаатар хот улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хариуцахгүй, ашиглалтын төсвөл хариуцаад явах боломж байгаа эсхийг судлая гэсэн үүргийг өглөө. Засгийн газрын төвшөнд ч гэсэн одоо зарим яамдууд нь эрх мэдлээ шилжүүлж байгаа, зарим яамдууд нь эрх мэдлээ хурааж авч байгаа шүү дээ. Тэгвэр сүлдө учир нь ч ойлгохгүй байсан. Энэ одоо хаана юу хариуцлага? Тэгсэн мөртлөө хариуцлагын 80% нь яг орон нутгаар тухайж байна. Үнэхээр шударга шүү. Харин ч одоо манай нийслэлийн болон дүүргийн захиргааны зүгээс одоо ийм хязгаарлагдмал эрх хэмжээ, хязгаарлагдмал хариуцлага, хязгаарлагдмал санхүүгийн болцоо санхүүгийн нөхцөлд бол хэрэндээ одоо нэлээд ажиллаж байна, үр дүнд хүрч байна. Энийг бол одоо яах аргагүй гэдэг. Энэ байдлыг одоо хэлэхээс өөр арга алга. Хот өөрсдийнхөө үйл ажиллагааг зохицуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх хүрээнд өөрсдөө ингэж томоохон зориг санаачлаг гаргах цаг ирснийг хотын дарга өнөөдөр ийхүү санууллаа. Эх 7 хоногт хотын харьяа албад газрууд хуулиар өгсөн үүргээ хэрэгжүүлэх саад дотор болж байгаа асуудлуудаа нэгтгэхэд гаргаад ирсний дараа дараагийн гаргалгааг хийгээд явахаар тогтлоо. Мэдээлэл